За баярлалаа. Тэгээ энэ нэлээд чухал асуудал. Орон сууцтай холбоотой залилуулсан иргэдтэй холбоотой асуудал бол бид нар яалтж байхгүй. Өргөдлийн байнгын орон дээр авч хилцэхээс өөр аргагүй төвшөнд очижсэн байгаа. Энийг гэхдээ бид нар нэг талдаа зөвхөн иргэн аж ахуйн нэгж хоорондын маргаан гэж юусаа харж болохгүй. Энийний дунд нь төр байгаа. Тэгээ төрийн оролцоотой холбоотой асуудлаас улбаатай асуудал бас үүсэж байгаа. Одоо энэ барилгын зөвшөөрөл, техникийн нөхцөл, инженерийн дэд бүтцийн холболт бусад төрөөс олгодог зөвшөөрлийн улмаас барилгын явц удаашрсан, зогссон гэдэг тайлбарыг аж ахуйн нэгжүүд өгч байгаа. Тэгээ энийг бид нар бас анхаарч авч үзэх ёстой гэдгийг би нэгдүгээр хэлэх гэж байна. Тийм учраас тогтоолын төсөл төр номын чимээ дарга надад байгаа нэг асуулт нь энэ төрөлттэй холбоотой хариуцлагын тогтолцоотой холбоотой хариуцлагачлалтай холбоотой асуудлыг төлхөө оруулж өгөхгүй бол ядаж нэг заалтар ч юм оруулж өгөө. Тэгэхгүй бол ингээд үйл ажиллагаа төрөөс улбаатай удаашаад зогсоод одоо тэгээд барилга барина гэдэг чинь орон сууц барина гэдэг чинь тэгэл газартай холбоотой харилцаа. Тэгэл дэд бүтцэхээр нөгөө эрчим хүчний яамнаас зөвшөөрөл аавна, барилгын яамнаас зөвшөөрөл аавна, бусад яамдуудаас ахаад зөвшөөрлүүд аавна. Ингээд баахан процесс үүсчихэд байгаа. Тэгээ энэ төртэй холбоотой харилцаанаас улбаатай яг нэг үлэхэд бас аж ахуйн нэгжүүд тохироод байгаа юм байгаа. Энийг бид нар аюул сан бодмоор байна. Зөвхөн иргэн аж ахуйн нэгжид чиглэсэн байдлаар тогтоолын төслийг улсын хурлын тогтоолын төслийг засгийн газар чиглэх байдлаар оруулах биш. Төртэй холбоотой харилцааг нь бас нэг заалтарчлалтаа оруулж өгөөч. Хариуцлагын тогтолцоогоо хэдүүлээ хийхгүй бол дараа энэ асуудал дахиад л гарна. Ойлгомжтой. Төр нь вэжлэг юм чи. Тэгээ энийг нэг тийм санал байна зүгээр. Одоо таны хэлсэн тэр барилгын Азаас 3 биш байх шүү 4 байна. 4 болон 5 байна. Энэ баахан шаардлагатай зөвшөөрөл техникийн нөхцөл олгох асуудал ерөөсө хууль тогтоомжийн хувьд ч гэсэн эренбитээс дараа нь юу байх нь ерөөсө холдсон. Ийм ч учраас ойлгомжгүй байдал үүссэн. Тэрнийхэн дагуу төрийн албан нойдын малбаа агч нь ингэж болно, ингэж болохгүй. Бараг нөгөө зөвшөөрөл аваагүй байж барилга барьсан. Угаасаа л практик тэгж явдаг. Тэгсэн мөртлөө техникийн нөхцөл ингэх юм бол заавал зөрчил гэдэг ийм нэг гурвалжин дөрвөлжин юм байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчин ийм байхад хэрэгжилтээр бас ингээд асуудал гарч байгаа нь үнэн. Тэгээ энийг бас цэгцлэг асуудлыг хөндөж оруулсан байгаа. За мөн энэ дахин төлөвлөлтөй холбоотой асуудлын бас гол ажил нь төр өөрийн хариуцах инженерийн дэд бүтцийн ажлыг юусоо хийхгүй аж ахуйн нэгжүүдэд бас чирэгдэл учруулсан иймэрхүү кейсүүд бас гарсан. Тэгэхээр яалтчгүй энтэй холбоотой энэ бол дахин төлөвлөлтийн өрөөнд дэд бүтцийг төр хариуцнаа гэд хуулиараа гэрээгээрээ одоо хүлээн зөвшөөрсөн бол 10 хэдэн жил ингээд хойрох суугаад иж болохгүй. Энтэй холбоотой төсөв зардлыг төсвийн төсөл заавал тусгаж орж иж энийгээ шийдэ гэдэг асуудлыг бас оруулж өгсөн гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр төрийн албан хаагчдын асуудал бол энэ хуулийг одоо зөвшөөрлөн хэрэглэх, хууль хэрэгжүүлэхээс зайлсхийх бол угаасаа хуулийн хариуцлагатай. Энэ хүрээндээ ч гэсэн энэ хариуцлага тооцох механизмыг бол харж одоо энэ дээр байгуулахаар бас чиглэлгсэн байгаа. Энэ дээр анхаарч ажиллана гэдэгт байна. Тодорхой санал байх юм бол бас редакцтай гэж хагаад үг бас нэмж болно. Та эсвэл тодорхой санал хэлэх үү? За Батэрдэн гишүүний микрофон. Би уншсан л та танилцсан тогтоолын төсөлтэй. Тэгэд мэдээллийг хууль тогтоомжийн өрөөнд олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх нөхцөл хууль тогтоомжийн дагуу шуурхаар шийдвэрлэх замаар төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх гэдэг. Бид нар өргөдлийн байнгын орон дээр ирсэн гол концепц бол иргэд аж ахуйн нэгжүүд хохирчод байгаа байхгүй. Одоо үнэн худлааг нь мэдэхгүй. Гэхдээ одоо тэр хэвлэл мэдээлэлээр явсан мэдээлэлээр хотын ерөнхий архитектороор ажиллаж исэн хүний ар гэрийг нь одоо авилгатай тэмцэх газраас баримтлалыг нь инглээлг нь одоо тэгээд гол энэ газар олголт болон энэ гол зөвшөөрөл өгдөг холбоо бүхий этгээдүүд чинь өөрөө төрд байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүстэй холбоотой хариуцлагын асуудлыг ер нь бол хүндэхгүй юм. Тэгээд одоо ингээ аж ахуйн нэгжүүд хохироод нэг талдаа аж ахуйн нэгжүүд буруутсан юм шиг болоод өнгөрөх юм. Тэгэхээр бид нар энэ өргөдлийн байнгын орон дээр ирж байгаа юм чинь энэ дээрээ бас айл талдаа хариуцлагын асуудлыг бас засгийн газарт өргөжүүлж өгөөч. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хохирлыг нь тооцох юм.